Анхаарал хандуулж байгаад баярлалаа. Энэ өдөр мэдээлэл хэлбэр үргэлжилж байна. Дан ганцаа уул уурхайг шүтсний гайгаар дэлхийн зах зээл дээр уул уурхайн түүх хийдийн хань шунахад улс орны хэмжээний хямрал нүүрэлдэг болсон. Иймд бусад салбарыг хөгжүүлэх шаардлага манай улсад тулгамдж байгаа. Тэгвэл хөгжлийн гол гарцын нэг болсон хөдөө аж ахуйн салбарт тодорхой бодлого хэрэгтэйг өнөөдөр ерөнхий сайд шийдлийн цагаар онцоллоо. Товчхондоо бол барилгын салбараа ипотекийн зээлээр дэмжиж байгаа шиг малчтаа малчин өрх мал аж ахуйгаа дэмжсэн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа босгож эдийн засгийн өсөлтийг хангах бололцоо байна. Энэ чиглэлээр засгийн газар сүүлийн үед хэд хэдэн ажил зохион байгуулж байна. Эхний ээлжийн засгийн газар 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаараа боловсруулаагүй бүх төрлийн арьс ширийг 20 цэрийн талаар гадаад улстай байгуулсан хоёр талын баримт бичгийг харгалзан 2016 оны 1-р сарын 5-ны өдрөөс эхлэн 2-р сарын 5-ны өдөр хүртэл 1 сарын хугацаанд экспортод гаргахыг зөвшөөрсөн байдаг юм а. Тэгвэл дараагийн анхаарах гол ажлын нэг бол малчны зээл. Төрийн болон хаан банкнд малчтын 240 гаруй тэрбум төгрөгийн зээл байдаг байна. Малчин өрхөд хүрэн худалдан авах өрхийн хэрэглээнд зориулан олгодог энэ зээлийн 1 жилийн хүн 30% хүрээд байгаа. Монгол банк болон бусад арилжааны банкудтай харилцан ярилцсан зээлийн хөг бууруулах нэг орондоо тоонд хүрэх ажлыг судлахыг үүрэг болгосон байна. Бидний нэг анхаарах ёстой энэ ажил бол малчтын зээлийн асуудал байгаа. Малчтын зээлийг ингээд аваад үзэхэд бол өнөөдөр бол Төрийн банк, хөдөө аж ахуйн банк, хаан банк хоёр дээр бол нийтдээ 240 тэрбумын зээл бол малчтын зээл явж байна. Энэ зээлийн жилийн хүн бол 30% бол өрөөд явж байгаа. Сарын 2.5 их өндөр хүл байгаа. Тэгэхээр энийг бол бас засгийн газраас бол анхаарч бас ипотектэй адил ерөнхийдөө бол 30% зээлийг бол нэг оронтой тоороо явуучих энэ ажлыг сангийн сайд, болов сайд бол бас холбогдох бусад байгууллагууд, Монгол банк, арилжааны банкуд болон одоо холбогдох бусад байгууллагатай ярьж энэ асуудлыг оруулнаа. Тэгэхээр хөдөө аж ахуйн чиглэлээр бол одоо энэ 1 сар, 2 сар, 3 сар гээд хаврын чуулгыг эхлэхэд Бурмаа сайд бол бас холбогдох бусад яамтуудтай ажиллаж байгаад одоо том бодлогын асуудлыг орж ирье. Яг одоо малчин өрхийн орлого одоо дараагийн 5 жилд одоо хэд дахин нэмэгдэх 10 дахин юм уу хэд дахин яг энэ тодорхой зорилгоо тавиад за энэ зорилгоо хангахын тулд бид нар юу хийх вэ? Нэгдүгээр хөдөлмөрийн бүтээмжээ хэд дахин нэмэгдүүлнэ. Энэ хөдөлмөрийн бүтээмжийг ингэж хангахын тулд бид нар бол за экспортод хандсан ийм бүтээгдэхүүн одоо гаргана, үйлдвэрлэдэг болно. Энд бол хамгийн эхлээд нэгдүгээрт бол мах байна, ноолуур байна. Дээрээс нь бол арьс ширэг гэдэг ингээд цаашаа бол үргэлжлээд явна. Энэ мэтчлэн мал аж ахуйн малчин өрхийг дэмжих асуудлаа багцлан бодлого гаргах нь эдийн засгаа солонгоруулах, монголоор навч үлдэх, нүүдлийн мал аж ахуй уламжлалт соёлоо дэмжих, экспортын шинэ бүтээгдэхүүн гаргах зэрэг олон талын ач холбогдолтой маа. Энэ асуудалд онцгойлон анхаарч идэвхтэй ажиллаж, засгийн газрын хурлаанд асуудал боловсруулан танилцуулж, холбогдох шийдвэрүүдийг гаргаж ажиллахыг холбогдох хүмүүст нь үүрэг болгосон байна. Эдгээрийн хүйтэн тажигнсан энэ өдрүүдэд томоо төсөл өвчний тархалт нэмэгдэж байгаа учраас эцэг эхчүүд бага насны хүүхэдтэй онцгой анхаарал хандуулахыг эмч мэрэгжилтнүүд зөвлөж байна. Томоо төсөл өвчний H1N1 вирусын тархалт өндөр байгааг мөн мэдээлж байна. Дэлхийн олон орнд томоогийн халдвараас урьдчилан сэргийлж бага насны хүүхдүүд болон өндөр настай эргэж жирэмсэн эхчүүдийг нэгдсэн журмаар вакцинд хамруулдаг. Харин манай улсын хувьд эрүүл мэндийн байгууллагын ажилчдаас гадна онцгой байдлынхан мөн Хилгалийн алба хаагчдыг томоогийн вакцинд хамруулдаг. Мөн жилдээ 5,000 орчим иргэнийг сайн дурын вакцинжуулалтанд хамруулдаг байна. Энэ бол нийт хүн амынхан 50 орчим хувь нь халдвар төртөх эрсдэлтэй нөхцөлд томоогийн дархалтыг бууруулж чадахгүй байна. 5-аас доош насны хүмүүс. За тэгээд одоо 65-аас дээш настай ахмад наснууд за архаг хуучтай гэдэг нь бол бас нэлээд хүн том вакцин биднэрт хэрэгтэй болж байгаа. Тэгэхээр манад бол одоохондоо энэ бол тийм биш. Яг тэгвэл сайн дөр үндсэн дээр за тэгээд бид нар бол одоо харж ийн одоо ерөнхийдөө энэ эрсдэлтэй бүлгийнхаа хүмүүсгээл болохоор илүү их вакцинжуулах юмсан. Яагаад гэвэл энэ бол томоогийн вакцин томоогоос болж хүндрэлээс болж одоо бас нас баралт гардаг юм байна. Томоогоор өвчлөгсдөй 90 орчим хувь нь 15 хүртэлх насны хүүхэд, үүнээс 70 орчим хувь нь тэгээс 4 насныхан байна. Энэ нь эдгээр насныхан эмчит хандахгүй, өөртөө эм авч хэрэглэж, вирус тарааж дархалтыг нэмэгдүүлж байна гэсэн үг ээ. Өөр нэг анхаарах асуудал бол эцэг эхчүүд бага насны хүүхдэд ханиад хүрэхээр өөрөө дур мэдэн антибиотик авч уулгаж эмчит хандахгүй, хүндэрсэн нэмлэг бараадан ирж байгаа нь гол ачааллыг бий болгож байгааг эцэг эхчүүдэд анхаарууллаа. Манайхан бол ханиад гэхээр антибиотик тэгэл өөрөө дур мэдээлэгчл аптек гэсэн юм одог. Тэгээ ингэж жаад 2-3 хоног хараад хүүхдийг хүндрэлт хүрэх тийм уушиг натгуулагч иймэрхүү байдалд хүрэх боломжтой. Томоогийн халдвараас урьдчилан сэргийлж вирус тэкүүн тулд ариун цэврийг сайтар сахиж дархлаагаа сайжруулахын тулд чанартай хоол хүнс хэрэглэж ядрахгүй байх нь чухлаа. Хамгийн гол нь өвдсөн бол заавал эмчит хандаж зааврын дагуу эмчилгээ хийлгэхийг эмч танд зөвлөлөө.
Монголын улаан загалмайн нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хууль шинжилэн батлагдлаа. Хууль эрх зүйн шинэ орчин бүрдснээр Монголын улаан загалмайн нийгэмлэгийн үүрэг хариуцлага нэмэгдэж, үндэсний хүмүүнлэгийн байгууллагын статус нь албан ёсоор баталгаажих юм байна. Монголчууд ардчилсан нийгмийг сонгож 20 гаруй жил болсон ч үндсэн хуулиндаа заасан хүмүүнлэг ардчилсан нийгмийг бүрдүүлж чадахгүй байгаагаас хүмүүнлэгийн бодлого хоцрогдолтой явж иржээ. Харин Монголын улаан загалмайн нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хууль шинжилэн батлагдсанаар үр дүн гарна гэж тооцож байна. Урд нь бол зөвхөн өөрийгөө удирдах ёсны үйл ажиллагаа явуулдаг нийгэмд үйлчлдэг төрийн бус хүмүүнлэгийн байгууллага мөн гэж заасан байсныг өөрөө удирдах ёсны зарчим суурилж үйл ажиллагаа явуулдаг ашигын төлөө бус татвараас чөлөөлөгдсөн үндэсний хүмүүнлэгийн байгууллага мөн гэж тодорхойлсон нь бол их чухал ач холбогдолтой юм заалтулсан. Энэний дагуу төр улаан загалмайн үйл ажиллагаа бас онцгой дэглэмээр онцгой хуулиар зохицуулагдаж явна гэдгийг эхнээсээ зааж өгсөн ийм хууль болж байгаа. За урд нь манай улаан загалмайн нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуульд нийгэмлэгийн чиг үүргийг нийгэмлэг өөрийнхөө дүрмээр тодорхойлдог байсан бол энэ удаа ер нь улаан загалмай гэдэг байгууллага ямар чиг үүрэгтэй байх юм бэ гэдгийг бүр хуульчилж өгсөн. Монголын улаан загалмайн нийгэмлэг жил 4 тэрбум төгрөгийн төсөвтэй. Энэ жилийн хувьд 1.6 тэрбум төгрөг гадны тусламжаар орж ирнэ. Энэхүү мөнгийг улаан загалмайн нийгэмлэг дур мэдэн зарцуулдаггүй, улсын хэмжээнд хаана эрсдэл хүндрэл байна, тэнд очиж тусламж хүргэдэг. Жишээ нь одоо зузтай байгаа аймагуудын малчдад туслах хүмүүнлэгийн ажил эхэлнэ. Зузтай байгаа малчдын дунд явуулсан судалгаагаар малчин өрх хоол хүнс дулаан хувцснаас илүү мөнгө авах сонирхолтой байгаа буюу хөдөөгийн нэг малчин айлын гар дээр 50,000 төгрөгч байхгүй хүндхэн амьдарч байна. Тиймээс тусламжийг эмзэг хэсэгт хүргэх ажлыг удахгүй эхлүүлнэ. Одоо онцгой комиссийн гаргаж байгаа судалгаагаар нийтдээ 170 сум энэ одоо гамшигын зуудын байдалд одоо орох ийм одоо нөхцөл байдал үүсэж байгаа. Тийм учраас бид нэр 170 суманд хүрч ажиллах одоо хүмүүнлэгийн тусламж үзүүлэх энэ ажлыг бол хийж байна. Зодод өртсөн бүх айлд бид туслах биш, хамгийн гол нь өндөр настантай, жирэмсэн эхчүүдтэй, 1 болон 5 хүртэлх насны бага насны хүүхэдтэй энэ одоо өрхүүдийг өндөр настантай өрхүүдийг эмзэг бүлэгт одоо хамаарагдах өрхүүдийг бид сонгоно. Монголын улаан загалмайн нийгэмлэг энэ мэтлэн хүмүүнлэгийн үйл ажиллагааг тусламж хамгийн их шаардлагатай байгаа нийгмийн эмзэг хэсэгт хүргэж ажиллаж төр иргэний хооронд гүүр болж ажиллаж иржээ. Одоо хууль эрх зүйн шинэ орчин бүрдснээр илүү сайжирна гэдгийг энэ үеэр мэдээллээ. Замын хөдөлгөөнд 10 онооны систем эх сарын 1-ээс хэрэгжиж эхлэнэ. Оноо хасаж хариуцлага тооцож эхлэхээр зам тээврийн ослын гаралд буурна гэж цагдаагийн байгууллага тооцож байгаач иргэдэд хэтэрхий дарамт үзүүлж байгааг жолооч нар бухимдалтай хэлж байна. Хариуцлагыг чангадах нь буруу зүйл биш. Гэхдээ бас учиртай байх ёстой гэдэг шүүмжлэл жолоо мушигдаг олон хүнд байна. 10 онооны журам хэрэгжиж эхэлснээр зам дээр осол гарлаа гэхэд буруутай жолоочоос 5 оноо хасагдана. Энэ жолооч 2 удаа осол гаргавал эрх нь хасагдаж дахин шалгалт өгч эрхээ сэргийлэхээр болж байна. Гэтэл халтаргаа гулгаа ихтэй нийслэл хотын зам дээр жолооч нараа шалтгаалгүй осол гарах тохиолдол бий. Энэ бүгдэд оноо хасаж эрх хасах болж байна. Энэ мэтлэн журам хэрэгжиж эхлэхээр иргэд осол гаргачаад цагдаа мөн даатгалын компанийг дуудахгүйгээр эрхээ хасуулахгүй тулд арга ядахта хоорондоо зогцсноо. Үр дүнд нь даатгалын компаниуд хохирол барагдуулахгүй ард нь